Яг импортын зах зээл, моргижийн зээл гэж яриад байгаа энэ арга замаар ард иргэдээ орон сууцчдыг туршлага олуулсад байна л да. Манай улс ч гэсэн өнөөдөр хүн амтдах тоглог одоо орчин үеийн орон сууцнд амьдарч байгаа хүний хувь нь бага байна. Тийм учраас энийгээ дагаад иргэдэд урт хугацааны хугацаатай зээлийн шугамар орон сууцчлуулах энэ хөтөлбөрөө сүүлийн 10 жил засгийн газар дээр янз бүрийн байдлаар шийдэгч явж байгаа. Батулд ерөнхий сайд байх үед 6% хүүтэй зээл гаргая гэж яригдчихсэн. За дараа нь алтан хувийг бол 8% хүүтэй алтан засгийн газрын үед гарлаа. Яг өнөөдрийн байдлаар бол бас жоохон эргэцүүн хувьд маргаантай асуудал руу ороод байна тийм ээ. Хүнсүүлийн цэс дээр ер нь моргижийн зээлтэй холбоотой за энэний дараах өмчийн харилцаатай холбоотой асуудлаар хүнсүүлийн цэсээс эцсийн дүгнэлт гарсан. За энэ асуудал бол анх гарах үеэс эхлүүлээд Ардс намын зүгээс бол бас нэлээд улс төржүүлэх хандлага явуулсан. Тэгээ энэ нь өөрөө эргээд энэ зээл авж байгаа моргижийн зээлд хамрагдсан байгаа 75,000 гаруй өрх байна. За цаашдаа авъя гэдэг ойрын үед одоо бас материалаа бүрдүүлж өгöd байгаа иргэдийн тоо бол одоо 3,000 гаруй хүн байна гэсэн тоо байгаа. Тэгээ энэ хүмүүсийн бол холбоотой энэ шийдвэр бол анхааралтай ажиглаж байгаа гэж харж байгаа. За ерөн зүгээр бид нэр энэ зах зээлийн эдийн засгийн зах зээлийн харилцааны энэ замуудыг бол энэ яг өөрсдийнх нь явдаг замаар нь болмоор байгаа юм. Тийм учраас хувийн одоо төрийн эмчит компани байгуулаад ч юм уу тийм ээ энэ зах зээлд ямар нэгэн буруу сигнал өгөх юм бол өөрөө бид нараас хамаарахгүйгээр зах зээл нь өөрөө эсрэг болчихдог л доо. Тэр утгаараа 8% хүүтэй зээлийг урт хорон жилийн хугацаатай олгож байгаа өнөөгийн нөхцөлийг харин нэг удаагийн өөрчлөлт төлбөрийг нь 10% болгох асуудал бол боломжтой гэж үзэж байгаа. Тийм учраас одоо Зөвхбаатар сайд барилгын сайд багт энэ асуудлуудыг эхлүүлсэн. Тэгээ эхний ээлжинд бол бид нар энэ 8% хүүтэй өнөөдөр явж байгаа зээлээ нормал явах хэрэгцээ орчноо бүрдүүлмээр байна. Хоёрт нь тэр урьдчилгаа төлбөрийн 30% байгааг 10% болгох Зөвхбаатар сайдаа гаргаж ирсэн санаачлалыг хэрэгжүүлмээр байна. Гуравдугаарт бол мэдээж цаашдаа эдийн засгийн тэлэлт гараад эдийн засаг сайжрах хэрээр бол хүүг боруулах арга замуудыг эрэлхийлэх ёстой. Гэхдээ өнөөдөр бол энэ ямар нэгэн одоо биелээгүй бүтээгүй юм зүйлүүдийг төрийн одоо албаншаал хашиж байгаа хүмүүс тодорхой эрх мэдэлтэй хүмүүс хэлэх нь иргэдэд хүлээлт өсгөждөг. Тийм учраас бол өнөөдрийн нөхцөлд бол 8% хүүтэйгээрээ 20 жилийн хугацаатай цаашдаа болж өгвөл бид нар энэ урьдчилгаа төлбөрийг багасгах, хүүг нь багасгах энэ зам руу явах хэрэгтэй. За ийм учраас их хурл дээр бол тодорхой нэр бүхий гишүүд бол ер нь энэ сая үндсүүлийн цэсээс гарсан дүгнэлттэй холбогдуулж эрх зүйн орчныг нь тодорхойлох чиглэлээр бас хууль санаачлаа. За гарч ирсэн үндсүүлийн цэсээс гарсан дүгнэлтийг дээж өгөхөд тайлбар гаргая гэдэг 2-3 арга замаар үзэж явах шиг байна л да. Тэгээ өөрөө банкны байгууллага зээл олголтын өргөднөд ч өөр ихтгэлцлийн асуудал байдаг. Тийм учраас энэ бүгд бол иргэдийн бас одоо банкны итгэлийг одоо ихтгэлцэл за тэрний одоо янз бүрийн тооцоолол дээр бол маш хүндрэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байгаа бид нар. Урьдчилгаа төлбөр нь 10% байх, зээлийн хүү 8% байх. Энэ дээр нөгөө эрх зүйн зохицуул дутмаг гэж байгаа нь яг ямар зохицуул зайлшгүй шаардлагатай байгаа юм бэ? Дутуу байгаа гэж байгаа нь яг ямар асуудал вэ? Өнөөдөр бол үндсүүлийн цэсээс бол үндсэнд моргижоор ингээд импортын зээл хамрагдсан моргижоо банкнд барьцаал 20 жилийн хугацаатай орон сууцаа барьсан хүмүүсийн орон сууцаа зарж болно. Банкнд мэддэггүйгээр орон сууцаа түрээсэлж болно гэх бүх харилцааг нэгэд өгсөн шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг банкнд барьцаалсан орон сууцны нөгөө эзэмшигчийн эрх хөндөгдөд байгаа байхгүй юу? Эзэмшигчийн эрх нь нөгөө талаас банкны эрхч хөндөгдөж байгаа. Тийм учраас энэ асуудлыг эргэж харж үзэх шийдэж байна. Нэг харахад бол яг тэр моргиж авах гэж байгаа иргэдийн эрх ашигыг хамгаалсан мэт мөртлөө яг цаадалтаа бол иргэдийн эрх ашигт сөрөг нөлөөлөл үзүүлэхээр ийм гарчлаа л да. Тийм учраас моргижийн зээл бол тэр байшин орон сууцндаа биш урт хугацаанд сар болгон тогтмол төлбөрөө төлж явах худалдаа авагч зээлдэгч байх нь чухал байдаг л да. Тэр утгаараа аваад үзэх юм бол энэ удаагийн зээлийн асуудал бол үндсүүлийн цэсийн асуудал бол яхахгүй энэ одоо моргижийн зээлийн асуудалд бол сөрөг үр дагавар нөлөөлөл үзүүлэхээр юм шийдвэр гарсан үнэн. Зүгээр энэнийг гаргасныг ямар нэгэн улс төржүүлж байгаа нөхцөлийг бол би үүсгэж байгаа. Ялангуяа Ардс намынс үндсөө хөлийн өнөөдрийн шийдвэр гаргаж байгаа гишүүд бол Ардс намынхан л томилуулж байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр дээд шүүхээс ерөнхийлөгчөөс улсын их хурлаас нэр бүхий хүмүүсийг үндсөө хөлөд санал болгодог. Тэр санал болгодог институтууд нь буюу хувь хүмүүс нь бол дандаа Ардс намын гаралтай хүмүүс байгаа. Тэгэхээр энд бол Монгол Ардын нам оролцлоо, Монгол Ардын намын нөлөөлөл бол ямарч байхгүй гэдэг бас хатуу хэлэх хэрэгтэй. Яг иргэдийн хувьд бол энэ зээл нь нормалны яг тэр одоо банкныхаа системийн дагуу явж явах хэрэгтэй хүсэж байгаа шүү дээ.
Ер нь цаашдаа бол бид нар энэ импортын зээлийг 2 дахь үн цасны зах зээлтэй холбох асуудал бол чухал. Өнөөдөр холбоод явж байгаа. Импортын корпорацийн 7 дугаар бонд одоо гарах гэж хүлээгдэж шүү дээ. 360 гаруй тэрбум төгрөгийн бонд гарах гэж хүлээгдэж байна. Энэ өмнө нь 6 бонд гарсан тийм. Нэгсний банкуд дээр байгаа багцуудыг бол импортын корпорациар дамжуулаад үн цасны зах зээл дээр бол гаргаад явж байгаа шүү дээ. Энэ гаргаад явж байгаа процесс бол цаашдаа бас үргэлжлээд явах юм бол эдийн засаг энэ хэдээд тэр хүү буурах вэ? Хэдээд тэр моргэж ингэж илүү нээлттэй болох вэ? Хэдээд хүнд хүрдэмжтэй болох вэ? Эдийн засгийн багтаамж, эдийн засгийн өөрийнх нь өсөлтөд шилтгалж байгаа шүү дээ. Тийм учраас нийт эдийн засаг одоо өнөөг энэ 3 жил чинь ингээд унаал, гадаадын хөрөнгө оруулалт татраал, Монголын эдийн засаг унаалах юм бол моргэж уламж хүндэрнэ. Эдийн засаг сайжраад ирэх юм бол моргож улам хөнгөрөөл улам хүүнд багасаад явах боломж хүрдэнэ гэж харж байна. Үндсэн хуулийн зэс гаргасан шийдвэртэй холбоотойгоор тэр гишүүдийн засах тухай өргөн барьсан тэр хуулийн төсөл улсын хурал дээр хэрвээ удаж саатах юм бол энэ зах зээл дээр яг юу болох вэ? Хүндрэл үүснэ. Зөвхөн банк иргэдийн хооронд төдийгөө барилгын салбар дээр шаашлал эдийн засгийн салбарт бас нэг том сөрөг нөлөөлөл гарна гэж харж байгаа. Тийм учраас үндсэн хуулийн зэсийн гарсан дүгнэлтийг бүтнээр нөхөөлөхөд тодорхой хувийн нэрийг шарах ёстой л гэж нөлөөллийг нэрийг шарах ёстой. Ялангуяа худалдан одоо нөгөө өмчлөх солигдож байгаа. Худалдаж байгаа үед бол заавал банктайгаа ямар нэгэн байдлаар эргэж харьцаж хоёр талдаа мэдээлэлдэг, зөвшөөрөл авдаг энэ систем нь үлдэх хэрэгтэй байна. Тэр түрээслэх буюу босод одоо хэлбэрээр өмчөө зарцуулж байгаа хэлбэр нь бол өмчлөгчийн эрх учраас тэрийг нь бол үнцүүлээ өнөөгийн шийдвэр гаргаад явчих боломж байгаа. Гэхдээ аль ч тохиолдолд нь гарсан энэ бол өөрөө энэ моргижийн зах зээл дээр бол бас тийм нэмэх эерэг мэдээлэл болоогүй сөрөг болсон гэдэг нь бол үнэн. Тийм учраас энэ чиглэл рүү нь бол бид нар эрх зүйн энэ шийдвэр гаргаж байгаа хүмүүс энэ явж байгаа зөв голдролоор явахж оролдож байгаа энэ эдийн засгийн алхмуудаа бол бид нар зөвөр нь явуулмаар байгаа. Энд ямар нэгэн намын харьяалал юм уу, ямар нэгэн албан тушаалтны эрх мэдлэг гэдэг юм ямар нэгэн зүйлээ битээ оролцоосоо л гэж бодож байгаа. Энэ өөрөө бас нэг юм хүссэн үсэг өнөөдөр хүн хамаа орон сууцаар хангасан Сингапурын туршлагч байдаг юм уу, тийм олон орны туршлагыг харахад энэ моргэж буй урт хугацааны зээлэр дамжуулж иргэдэд өмчтэй болгодог, банк иргэдийн хоорондын ийм зээлийн зөв шугам соёл тогтдог. Энийгээ дагаад иргэд өөрсдөө үйл хөдлөх хөрөнгө өөрсдөө амжирах орчноо сайжруулдаг ийм аргачлал нь бол хүндрэлтэн шалгарсан арга нэг шүү дээ. Зүгээр энийг хэр зөв хийх ёстой, хэр иргэдийнхаа тэр өмчлөх эрх болон иргэдийнхаа худалдаа авах чадварт нийцүүлэх юм, яаж хүүгийг бууруулах, яаж зөв явуулах уу гэдэг бол мэдээж шатраатай хийх арга хэмжээ. Манад бол энэ их зөв явж ясан зээл зөв явж ясан аргачлал гэж харж байгаа. Харамсалтай алс намын бүлэглэл доторх алс намын тодорхой эрх мэдлүүдийн хоорондын зөрчлөөс бол энэ зогсож удаа л гэж би эмзэглэж байгаа.